сонирхолтой бол манай channel-ыг subscribe хийгээрэй. За энэ бол хувьцаа арилжаан дээр ямар нэгэн гинтийн эрсдэл гарах тэрнээс бас сэргийлэн энэхүү хэргийг бол орчуулан хүргэж байна. За шууд хэрэгтэй орё. 2020 оны COVID-19 хамгийн их эрчим авч байсан үед Небраскагийн оюутнуудад байрлаж байгаа бинасаа гарч гэрийнхэнтэйгээ байж өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан. Тэдний нэг оюутан 20 настай Алекс Карн. Тэрээр Небраскагийн цагдаа бэлтгэх коллежид бол орсон байсан. Оюутнууд бүгдээрээ энэ COVID-19 вирус ямар хурдтай тархаж тэдний амьдралыг өөрчилж байгаа талаар бол гайхацгааж байсан. Гэхдээ Алекс гэртээ харих тал дээр бол бухимдаагүй. Учир нь тэр гэрийнхэнтэйгээ маш их ойр дотн байдаг. Тэрнээс гадна гэрийнхэнтэйгээ гинтийн зөвшөлт хийх сайхан санагдсан. Алекс Иллинойс мужийн Напервиллэд хотод амьдардаг. За гэртэж ирээд л шууд карантинд бол орсон байгаа. За карантиныхаа хэмнэлтэд ороод хөвчлэн юм үзэх. За үгүй болвол гэртээ сэлгүүцдэг байсан байгаа. Оройдоо юм үзэхэ болоод галзуухны өрөөлөө явж ээж болох Доротитэй хамт бүх төрлийн сэдвээр юм ярилцаж суудаг байсан. Нэг орой ээжтэй Алекс би коллежид төгсөөд яг юу хийх талаар сайн мэдэхгүй байна. Одоогоор бодсон юм байхгүй талаар хэлсэн. Гэхдээ тэр Небраскагийн их сургуульд бизнесийн чиглэлээр суралцах гэж байсан ч тэгж сурлаа гэд энэ мэргэжлийнхээ талаар бол яг яахаа сайн мэдэхгүй байсан. Харин тэрний хамгийн гол мэдэж байсан юм нь хүмүүст туслах байсан. Ээж болон бусад хүмүүс нь бүгдээрээ л асуух юм бол тэр чинь Алекс шүү дээ л гэж хэлнэ. Тийм л хүн гэд. Алекс бол их дүлгөөн, тогтун, их сайн хүн гэж хүмүүс бол ойр дотных нь бүгд магтдаг байсан. Гэртээ хэдэн 7 хоног байсны дараа Алекс карантинд байхаасаа залхаж уйдаж эхэлсэн. Тэгээд өөр хийх зүйлс хайсан байна. Тэрээр брокерийн сурталчилгаа нэлээх харсан байсан. За тэр нь бол Robinhood гээд хувьцаа болон арилжаа худалдаа хийдэг аппликейшн байсан байгаа. Энэ нь Америкт маш их дэлгэрсэн аппликейшн. Зөвхөн Америкийн уугуул хүн юм уу? Social Security numberтай хүн бол бүртгүүлэх боломжтой байдаг. Ялангуяа Алексийн насны залуучууд Robinhood-ыг их сонирхож байсан болохоор сонирхоод үзэхээр шийдсэн байгаа. За тэгэхээр Robinhood бол энгийн огт юу ч мэдэхгүй арилжааны талаар огт мэдэхгүй хүнд бол ашиглахад маш хэлбэр платформ байна. Бас нэвтрэхэд маш их хэмжээний мөнгө нэхэж авдаггүй аппликейшн. Хэрэглэхэд харахад их цэвэрхэн болохоор яг л худалдаа хийж байгаа хүнд бол тоглоом тоглож байгаа юм шиг мэдрэмж төрүүлэхээр тийм энгийн хизтэй аппликейшн байна. Алекст хэдэн мянган доллар хадгаламжийн дансанд байсан. Тэгээд юу гэж ямар ч хамаагүй зүгээр л Robinhood татаад аваа суулгах чи ямар л муу зүйл тохиолдов гэд эхэлсэн. Арилжаа хэдэн хоног хийснийхаа дараа Алекс бол донтож эхэлсэн. Гэр бүлийнхэндээ харуулад бас тодорхой хэмжээний мөнгө ч гэсэн олж эхэлсэн байсан. Бас тэрээр худалдаа биржийн талаар сурж байгаа талаараа хэлсэн. Эцэгийнхэн дараа нь санаж хэлэхдээ бид нар Robinhood-ыг хэрэглэж байгаад нь тийм ч их санаа зовоогүй гэсэн учир нь Алекс үргэлж өөрийнхөө мөнгөндөө болгоомжтой хандаж ирсэн. Их мөнгөө хадгалж маш бага хэмжээний мөнгийг бол үрдэг байсан. Тэгээд хэрвээ мөнгөө алдлаа гэхэд өөрийн хадгаламжийнхаа мөнгийг л алдах байх. Тэгээд тийм ч их мөнгө бол алдаж өрөнд орохгүй байх гэж бодсон байгаа. За Robinhood-д болохоор аюулгүй хэмжээний механизм байдаг. Анх удаа хэрэглэж байгаа хэрэглэгч нар $10,000 илүү өрөнд орохоос сэргийлсэн хязгаартай байгаа. Алекс бүр өөрөө хичээгээд өрөнд орох үйлдэл хийсэн ч гэсэн Robinhood аппликейшнээс энгийн аккаунтыг бол ашиглах зөвшөөрөл бол олгодгүй байгаа. Хэдэн 7 хоног өнгөрөхөд Алекс улам өөртөө итгэлтэй болоод Robinhood болон арилжаа хийхдээ илүү сайжирч ирсэн. Нэг өдөр Robinhood аппликейшн дээр нэг функц байхыг харсан. Алекс өмнө нь туршиж үзэж байгаагүй. За тэрийг нь болохоор option trading гэж байсан. Уламжлалт арилжаа болохоор хэн нэгэн таалагдсан хувьцаагаа сонгоод тэр компани хувьцаагийн тодорхой хувийг өөрийн болгож авдаг байгаа. За тэгээд зөрүүнд нь ногдол ашиг аваад явна. Хэрвээ хувьцааны үн өсвөл тэд илүү их мөнгө олно. За хувьцааны үн буурах юм бол мөнгө алдна. Зарим хүмүүс хэдэн хувьцаа худалдаж авах тийм боломж байдаггүй эсвэл хүсэл байдаггүй ч тэд хувьцааны худалдаанд байсаар байдаг. За тэр хүмүүс нь ихэвчлэн
option trading ашигладаг. За илүү ойлгомжтой болохын тулд Robinhood-ийн option trading-ийн талаар бол ерөнхий хэлж өгье. За энэ нь insuring policy-тэй төстэй буюу даатгал худалдаалдаг. Тэр нь яадаг вэ гэхээр хүссэн хувьцаагаа авахдаа option trading-аас сонголт хийж болно. Яагаад шууд л авч болохгүй заавал option trading хийж ийнэ гэх юм бол за хувьцааны үнийг маш доогуур үнээр авах боломжтой байдаг байна. Option trading хийхдээ хувьцаа зарж байгаа компанитайгаа гэрээ байгуулж хугацаагаа сонгоод за тэр хугацаанд нь энэ хувьцаа өснө. За эсвэл одоо байгаа үнээснээ буурнаа гэж мөрий тавихтай ер нь төстэйгээр гэрээ байгуулж ажилладаг байгаа. За хувьцаа өснө гэж авбал тэрийг нь ажиглаж байгаа хүмүүстэй зориулж тодорхой хэмжээний мөнгө өгнө. Яг бүрэн хувьцааны мөнгийг бол өгөхгүй байгаа. Тэгээд ногдол ашиг аваа явна. Хэрвээ хувьцаа буурнаа гэж гэрээ байгуулах юм бол тэр компаниасаа тодорхой хэмжээний мөнгийг бол аваад хэрвээ хувьцааны үн яг тэр хэлсэн үн дээр нь очих юм уу тэрнээс доошо буух юм бол гэрээ байгуулсан тэр хүн маань хүссэн хүсээгүй заавал тэр хувьцааг бол авах ёстой байдаг байгаа. За нэг хувьцаа 100 хувьцаатай тэнцүү. За жишээ нь Apple-ийн нэг ширхэг хувьцаа $167 байлаа гэхэд option trading дээр $16,700 бол шууд хувьцаагаа авч болно. Эсвэл 2-3 дахин бага үнээр бол худалдаж авах эрх үүсэх байгаа. Гэхдээ энэ дээр ялгаатай зүйл нь гэх юм бол өссөн ч бай, буурсан ч бай гэрээ байгуулсан хүмүүс маань бол хувьцаагаа өөртөө бол авч үлдэх боломжгүй байгаа. Заавал зардаг байгаа. За хэрэгтэй буцаад оръё. Alex option trading дээр дарахад шууд анкет бол гарч ирсэн. За учир нь Robinhood option trading руу орж байгаа хүмүүсийг заавал мэргэжлийн юу хийж байгаагаа мэддэг хүмүүс байхыг хүсдэг. Ийм хүмүүс эрсдлийг нь бас мэддэг байгаа. За энэ хаяг нь ямар ч тийм хязгаарлалт бол байхгүй байгаа. Хязгаар байхгүй болохоор тэр хүн ямар ч хэмжээний ашиг болон өрөнд орох боломжтой гэсэн үг. Alex бол ухаантай залуу байсан. Бас арилжаа хийхдээ ч их чадвартай байсан. Гэхдээ тэр option trading-ийн талаар бол юу ч мэдэхгүй. Тэгээд энэ анкетыг хараад тийм ээ. Би үнэхээр энэний талаар юу ч мэдэхгүй юм байна. Надад бол нэвтрэх ямар ч боломж байхгүй. Гэтэ хамаагүй юмыг яаж мэдэх вэ? Анкетаа оруулаад юу ч гэсэн үзье. Анкетаа дөнгөж оруулаад удаагүй байхад анкетыг нь хүлээн зөвшөөрлөө гэсэн notification ирсэн байна. Robinhood-ийн анкетын бүрдүүлэлтийн талаар бол худлаа зүйл гэдгийг дараа нь илчилсэн байдаг. За энэ нь ямар нэгэн хязгаарлалт хийдэггүй болж таарсан байна. Alex ч маш их гайхаж бас их тогтолсон. Шууд л trading option хийж эхэлсэн. Alex ч үүндээ бас их гаргуун байсан байгаа. Тодорхой хэмжээний мөнгө ч хийж чадсан. Дараа нь 6 сарын 11-нд Robinhood-ээс мэдээлэл утсан дээр хүлээн авсан байгаа. Тэгээд утсаараа Robinhood application-а нээгээд ороход бол тэрний аккаунтыг restriction буюу хязгаарласан байсан. Alex ямар ч арилжаа хийх боломжгүйгаас гадна мөнгөөч буцааж авах боломжгүй болсон байсан. Тэгээ харж агаад хуудаснуудаа доошоо гүйлгэж хагаад хамгийн доод хэсэгт өөрийнхөө дансны дүнгээ харсан байна. Үүн дээр нь хасах $730,000 гэж байсан. Alex-ийн сонирхож option trading дээр худалдаж байсан хувьцаа нь дампуурч одоо тэр хасах $730,000 үн хүрэх хувьцааг заавал худалдаж авах шаардлага гарсан гэсэн үг байна. Нэг төрлийн үр. Alex өөрийн харж байгаа зүйлд бол итгээгүй. Alex шууд л Robinhood-ийн үйлчилгээний төв рүү та нар ямар нэгэн алдаа гаргасан байна. Би аль хэдийн тооцооллоо гаргасан болохоор энэ хувьцааг бол авсан байгаа. Хэрвээ хувьцаа унлаа гэхэд үсрээд би бол $10,000 алдагдлалд орно гэхээс $730,000 биш ээ гэж мэйл явуулсан. Хэдэн минутын дараа Robinhood-ээс имэйл ирсэн ч тэр автомат имэйл буюу сайн байна уу? Бид нар имэйлийг чинь авлаа. Одоогоор бид нар завгүй байгаад бол боломж гарсан үед шууд холбогдно гэсэн имэйл бол байсан. Энэ үед Alex жоохон сандарч бол эхэлсэн. Утас руугаа дахин хараад үнэхээр жинхэнэ гэдгийг бол эргэлзэж дахин нэгтэлж үзсэн.
Ямар нэгэн алдаа хайсан ч үнэхээр олоогүй. За хэдэн цагийн дараа Алекс орон дээрээ хөвтөж унтж чадахгүй байжгаад дахиад нэг Робин Худ руу эмэйл явуулсан. Үүндээ миний аккаунтыг шалгаад өгөөч ээ. Энэ ямар нэгэн алдаа гарсан байх ёстой гэж гуйсан. Би ямар ч тийм $730,000 зүйл рүү орох учиргүй гэсэн. Тэрнээс зөрүүлж хүлээн авч байгаа мэйл нь дандаа л автомат имэйл байлаа. Хэдэн цагийн дараа буюу өглөөний 3 цаг 26 минутанд Алекс ерөөсөө унтаагүй өрөөндөө холихоод сандарч байхад нь утас руугаа харсан чинь Робин Худээс имэйл ирсэн байсан. Хэн нэгэн надтай холбоо барьж энэ бол алдаа байсан гэдгийг хэлэх гэж байна гэд имэйлийн онгоолгоод харахад толгой гарчгийн дээр нь яаралтай шийдвэрлэх хэрэгтэй гэсэн байсан. Энэ ямар имэйл байсан бэ гэхээр одоо яаралтай төл гэсэн мэдээлэл ирсэн. Эхний ээлжинд $170,000 яарал, дараагийн хэдэн хоногийн дотор төл, хэрвээ эхний төлбөр төлөгдөхгүй бол хуулийн байгууллагаар арга хэмжээ ахуулна гэсэн байсан. Алекс бол ойлгомжтой маш их сандарсан, маш их айж, ичиж гэрийнхэндээ ч хэлээг байгаа. Өөрийнхөө өрөөнд ганцаархнаа 3 дахь мэйлийг Робин Худ руу бичиж хэн нэгэн гуйж байна. Миний хаягийг зүгээр л хараад өгөөч. Ямар нэгэн алдаа бол гарсан байна гэд 3 дахь мэйлээ явуулахад дахиад автомат имэйл бол ирсэн байна. Алекс бол өрөөндөө өөрийнх нь ертөнд сүрч нуруу унж байгаа мэт санагдаж байсан баг. Тэр ч энэ их өрийг төлнө гэж байхгүйгаа мэдж байсан. Хэрвээ төлөхгүй бол шоронд орно. Эсвэл гэрийнхнаас нь авна гэж. Энэ өр нь гэрийнхнийг нь бүр тэр чигээр нь сүрүүлэх байсан гэд. Энэ бодол нь өөрийг нь улам л стресстүүлж байлаа. Гэрийнхэндээ хэлнэ. Тэгээд бид нар энэ аимшигт үрийг төлүүлнэ гэдгийг өөрийн нэг сонголтоо гэж огт харж чадахгүй байсан. За өглөө нар мандахад Алекс өөрийн хийх зүйлийн шийдвэрийг гаргасан байлаа. Тэр ч утсаа гаргаад Робин Худ аппликейшн руугаа оронгуудаа өөрийн дансаа нэг скриншот хийгээд дараа нь зөөврийн компьютер дээрээ суугаад захиа бичиж өөрийнх нь дэлгэцэн дээр нь үлдээсэн байсан. Гэр бүлийгээ яагаад би ийм хийх байгааг ойлгоосай гэсэн утгатай юм үлдээсэн байсан. Дараа нь гэрээсээ гараад дугуйн дээрээ суугаад яваад өгсөн. Хэдэн цагийн дараа цагдаа нар байшин дээрээ тоног хөөж нь харамсалтайгаар өгсөн байна гэж хэлсэн. Тэр богооны урдуур орсон байсан. Гэр бүлд нь нэргүүлэх шиг л болсон. Учир нь тийм зүйл сонсно гэж бол огт бодоогүй, бүр ямар ч утгагүй байсан. Алекс бол аз жаргалтай, хөвгөлтэй, өөрийнхөө ирээдүг бол гэгээлхэр хардаг, ямар ч өөрийгөө гэмтэх тийм сэтлгүй байсан маа. Тийм болохоор ямар ч утгагүй байсан гэр бүлийнхэн. Хэсэг хугацааны дараа гэрийнх нь өрөөнд нь ороод зөөврийн компьютер дээр нь Алексийн захиаг бол олж уншсан. Захиан дээр нь яг энэ их өрөнд унснаа бас скриншотоо давхар хавсрагсан байсан. Энэ Робин Худ компанид ямар ч туршлага байхгүй, орлого байхгүй хүнд $700,000 өрөнд орох тийм зүйл гаргаж ирж байгаа нь галзуурсан хэрэг гэж бичсэн. За опшн трейдингийн талаар бол өөрөө ямар ч ойлголтгүй байсан гэдгээ хэлсэн. Бас анхнаасаа тэр анкетыг хүлээн зөвшөөрөх хэрэггүй байсан юм. Гэрийнхэндээ би амьдрахыг хүсэж байна. Энэ л гэрийнхэндээ үр үлдээхгүй асуудлаас гарах хамгийн зөв арга гэж бичсэн байжээ. Өөрийнхөө амийг ээгүүтгэхдээ Алекс бол энэ л хамгийн зөв шийдвэр гэж итгэжсэн. 24 цагийн дараа Робин Худ Алекс руу тэр $730,000 өр бол алдаа байсан шүү. Чи хэнд ч ямар ч өргөө гэсэн имэйл ирсэн. Алексийн гэр бүл Робин Худийн эсрэг хэрвээ танай ажилтан Алексийн имэйлийг шууд хариулаад алдаа байна гэд харсан бол Алексийн ямиг аврах байсан талаар хуулийн гомдол бол гаргасан. Хэрэг одоо хүртэл үргэлжилсээр байгаа. За өнөөдрийн хэрэгтэй хамт байсанд баярлалаа. Өөрийнхөө сан сэтгэлдлийг комент хэсэгт үлдээгээрэй. Дараагийн хэрэг хүртлээр түр баяртай.